Ёо сайн байцгаана уу анх цогтой байна. Одоо бид бүхний хүссэн хүлээсэн 8 сая төгрөгийн гейминг PC-ний эзэн шалгаруулах цаг боллоо. 6 сарын 21-ний 12 цаг 46 минут болж байна. За тэгээд 5 сарын 28-наас 6 сарын 20-ны хооронд хай датагийн шинэ хэрэглэгч болсон хүмүүс дундаас 8 сая төгрөгийн гейминг PC-ний эзэн шалгаруулах байгаа. Одоо бүгдээрээ хамтдаа шалгаруулцгаая. Зэ. Эд надруу Skype-аас линк явуулсан. Энэ линкээр аттангийн дугаар нь гарч ирнэ гэсэн. Go. Цорон инхэл бах та. Оо энэ арай шууд ингээ эхлэх хийгүүд ингэдэг юм байна. За эхний дугаар бол би одоо ашиг лото юм байна. Эхний дугаар бол 9. Дараагийн дугаар бол 6. За явлаа. Дараагийн дугаар бол 8. 96 80. Ийм ямар гоё шалгаруулт юм те. Би нөгөө нэг юм Facebook-оор нэг рандомоор нэг хаяг гарч ирээд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм мэдэх юм байна. 96 89 0. За ингээ Skype-тай холбогдож байгаа. Тэгээд яг энэ хүний яс мэдээллийг авлаа. 24 оны 6 сарын 10-нд авсан юм байна. За тэгээд энэ хүн маань нэр нь байна, регистрийн дугаар нь байна. За тэгээд холбогдох өөр нэг дугаар өгсөн байна л бүгдээрээ залгаад хаана нэдэг яадаг гэдгийг асууя. Өөртөө нь бол ярьж болохгүй нөгөө нэг хүнийг ингэж гоё баярлуулах сюрприз бас барья гэж бодоод байгаа байхгүй. Тийм болохоор яг нөгөө нэг хүн юм авахтаа нэг хажуугаар нэг холбогдох дугаар өгдөн штэ. Тэ? Аав ээж нь Оо энэ арай. Дугаарлаа нэрэд тийчээд аав ээж дугаарыг авчих юм уу? Байна. Бол нэртэй ах мөн үү? Ёо нөгөө нэг энэ хин хиний аав те. Бат дэлгэрээ. Бат дэлгэрээ бэнд. Бат дэлгэрийн бэнд нэ. Аав чи бат дэлгэр гэдэг юм уу те? За аавынхаа дугаарыг өгөөч төхөө юм асуух гэсэн. Бат дэлгэр ахтаал ярих гээд байгаа юм. Би энэ юунаас Улаанбаатараас ярьж байгаа маа юм асуух гээд. Цаанаасаа ирсэн овог нэрээ буруу явуулсан байна над руу. Эхлээд бат дэлгэрийн урд нь бичих хэрэгтэй байсан байхгүй. 2006 оны болд эрдэнэ гэдэг хөвсгөлт өгдөг хүүхд юм байна. Тэгэхээр аавынхаа дугаарыг өгөхгүй л юм л та зөвлөлтөө өгнө. Эхлэл яриа буруу явцсан л та тий. Айгу ухаантай хөвгтэй. Яаж энэ хүнийг олох вэ? Хөвсгөлийн сургууль руу ярих уу? Сургуулиуд амарцсан. За тэгээ бид бүхэн маань хөвсгөлийн лавлахаас нь од гэрэл гэдэг ихтэй холбогдож энэхүү болд эрдэнэ гэдэг хүүхдийг олж чадлаа. Тэгээ од гэрэлэгчтэй үнэхээр их баярлалаа. Ээжтэй сая уцаар ярьлаа. Тийм болсон гэдэг бити хэлээрэй гэсэн. Окей гэсэн. Бид бүхэн маань 2 өдөр очиод энэхүү 8 сая төгрөгийн гейминг PC-г бэлгэх нэ. Та бүхэн бидтэй хамт байгаарай. Цагийн дараа сая хөвсгөлийн мөрөн дээр ирлээ. Болд эрдэнэтэйгээ өнөөдөр уулзсан. Гэхдээ бид нар ирснийг мэдэхгүй байгаа. За тэгээ өчтөр орой хөвсгөл рүү явах автобусанд компьютероо сайхан боогоод хайрцаглаад явуулсан. Тэгээ одоо очиж компьютерээ авна. Явах уу? Мөрөө орно. За замын ахта таарсан мөрөө орно. Энэ компьютер авч. Мөн үү? Баярлалаа. За анаас юу хүмүүс ирнэ гэж мэддэг байгаа юу? Ер нь мэдсэн дээ. Та бити хэлээрэй гэж бас яагаа хэлж чаа? Хэлэхгүй байх гэхээр. Танах одоо угийн хөвсгөлийн яг уугаа. Тийм хөвсгөл. Зөв. Нохотой юу? Би бол нохоноос салга ялангуяа хөдөөний нохоноос. За ингээ бол дэрдийнхаа гэртэрлээ. Сайн байна уу та? Сайн явж ирлээ. Хопа. За сайн байна уу? За манай алдарт бол дэрдэ. Сайн байгаа дөө. Цогтоо. Заагаа нийшээ сууч те. Чи юу хоцсон мэдж байгаа юу? Мэдээгүй юу? Яаж утгаа гараад хоёр тэрийг задлах уу? Зээ манай болд эрдэн байна. Энийг дэг зөөлөх гээд байгаа юм юм. За юу хожиж вэ? Юу вэ? Юу вэ? Тэрий юм уу биш? За чагараа гинэ. За юу хожиж вэ болд эрдэ? Компьютер. За араа болд эрдэ маань 8 сая төгрөгийн үнэтэй компьютер хожлоо. За танайх бол интернеттэй байна. Тэ болд эрдэ? Интернет байгаа. За одоо интернеттэй бэлдээ. Тэгээд компьютерийн нэг ширээ авах нь аав ээж хоёроо. Чи 6 сарын 10-нд нэг Skype-ийн дугаар авсан уу? Тэр талаараа ярьдаа. Хэд өглөө яг юу идээд юу бодож явж байгаа тийшээ яваад орчоо. Юу янз бүрийн чинь бодоагүй зүгээр яваад нэг дугаар авсан.
Компьютертэй болох ш дугаар авсан юм уу? Үгүй ээ гүхгүй. Тэгвэл энэ маань манай Skytel high data-гийн шинэ хэрэглэж 5 сарын 28-наас 6 сарын 20-ны хооронд болсон хүмүүс ундаас тэгээд ийм рандомор за чинь видеог үзэнгүүт хамгийн ихэнд заа ягаан шууд ингээ рандомор ингэсэн чи нэг 6 орон эргээд тэгээд нэг дугаар гарч ирсэн байхгүй юу? Яг болд эрдэнгээд хаанаас ингээд хөвсгөлөөсөнгүүт агаа нөө өмнөх видеон дээр за би одоо ямар ч хүүхэд таардсан хаан ч гэсэн би өөрөө аваач өгнө гэж хэлсэн байсан байхгүй юу? Ирэх үйлсэн тэгээд агаа нь хөвсгөлд ирээл чамтай олцоор 8 сая төгрөгийн чи компьютер чи өгөхөр ирлээ. Аттай энэ жил. Статтай. Ани ширээ байгаа юу? Яа, энэ ч ихвч бол амар л та яалцчих. Кейборд байна. Энэ бол хад баха те. За маа. Йоо, wireless mouse байна. Йоо, энэ түмшүүд бас утасны шаардлагагүй шүү сонсч. Mouse чи ингээ ороод хичээш. За кейборд. 180 Гц. За, ер нь бол үнэхээр бас гоё компьютер өгсөн байна. Одоо интернеттэй холбочихмаа за тэгэл нөгөө босод юмнуудыг бол манай болд эрдэн чи 3 дүүтэй юм байна. За 3 дүү нь бол заагаад өгч чинь тийм ээ. Тэгээ би бас энэ видеон дээр нэг юм хэлж байгаа байхгүй манайха. Болд эрдний компьютерийг болд эрдний үлдээгээрээ дүүнэр хот руу авч явахгүй шүү. Яагаад 3 дугаар ангид хамгийн сүүл хичээл суусан гэж штэ. Тэгээ би ээжд нэлсэн байхгүй. 3 дугаар ангиас хойш хичээл суугаагүй ингээд дургу гэхээр таа ч бас эрхлүүлсэн биш. Айлын том хүүгээ те хичээлдээ явахгүй юм гот эрхлүүлсэн байгаа байхгүй. Үгүй яг ингээл одоо суумааргуус одоо тэгэл суугаараа нэг толгой тарих хөвдөл сурах сонирхол үнэхээр байгаагүй. Тэгэл гарсан. Зөв. Одоо чиний хамгийн сайн хийж чаддаг зүйл чи ер нь юу гэж боддог? Одоо хүн чинь өөрийгөө тодорхойлдог шүү дээ. Би энэ зүйл дээр айгүй сайн билээ гэдэг. Одоо ер нь малчинлуул ер нь зүтгэж байгаа да. Малчин гэж яг зорилго нь юу вэ? Зорилго нь одоо тэгэл мал дагаал явчихсан сайхан шүү дээ. Монгол хүн. 1000 малчин болох уу? Ирээдүйд тэгэд ирээдүйд зүтгэл явуулаад одоо болно л гэж үзсэн шүү дээ. Зөв. Мал хариулагч өөрөө үнэхээр хэцүү ажилтаа өглөөнөөс орой хүртэл. Хөдөөгийн хамгийн сайхан нь юу вэ? Хөдөө чинь тэгэл гоё шүү дээ. Тэгэл агаар салхин ингээл байгаль цэвэр агаартай. Тэгэл хэдэн малаад агаад явчихсан сайхан шүү дээ. Энэ компьютерээс тоглохоос илүүгээр бас та нарын амьдралд бас амар том хөрөнгө оруулалт болоос гэж боддог байхгүй. Чи яг эхэндээ ингээ эхний сар сайн оролдоолоо. 2 сар сайн оролдоолоо. Чамд гэдэг нэг давуу тал байна. Юу ч мэдгүй хүн өөрөө оролдоод тахаар амар сайн. Мөрөн заяа компьютерийн сургалт хийвэл чи яв заяа. Агаан сарынхан мөнгөний хотоос явуулъя заяа. За би ч нэр амлая. Нэр агаанд. Бас чиний бас ирээдүйд чинь бас энэ амар том өөрчлөлт бас байж болох байхгүй юу? Чи одоо л анзаарахгүй болно шүү дээ. Сумд дэжсэн чинь утсан дуурсан аав нь энэ хоёр цуг байж байгаа. Би банкнд дотор юм хийжсэн чи утсан дуураад нэг болд эрдэнтэй харин ихээр батлгэртэй харин нэрийг нандурсан шүү дээ. Болд эрдэнтэй ах мөн үү? Сохтон хүн байна. Яахын яриулж. Тэгээ яриулаагүйсэн баггүй. Тэгээд Skytel-таар очивол галс аваад би яг үннийг хэлэхдээ ямар дугаар авснаач мэдээгүй. Хамаагүй шууд авсан. Тэгээд 0422 та дугаар байна. Өөрийнх нь төрсөн он сар баггүй 4 сарын 22-нд төрсөн. Зээ сайхан хоол идчихлээ. Зэрлэг мах чансан байна. За тэгээд англ зогтоо маань өөрөө биеэр ирж гамиг писгээр гардуулж өглөө. Анаа маань бас надад гоё ааруул өглөө. Юугаа ямттай харагдж байна. Баярлаа. За тэгээд болд эрдэндээ амжилт хүсээд Skytel-ийнхаа хамт олонд үнэхээр баярлалаа. Бэс одоо бүгдээрээ Улаанбаатар дугаа буцалцгаая. Ирсэн ажил бүтэмжтэй 8 сая төгрөгийн эзэгээ чадруу чадлаа.